За, сайн байцгаана уу та бүхэндээ орой минь төргий. Радио хаус. За ингээд энэ удаагийн зочноор өргөө амарч газрын их барих эмэгтэйчүүдийн эмч Цэрэн самбуу оролцож байна. Мөн сонгодоо эмнэлгийн зүрх цэжний хүндийн мэс заслын эмч хашаа манай бас зочин хөтлөгчөөр оролцож байгаа. За ингээд эхний асуултыг манай хашаа асуух гээд бүр аман захтнаа л байж байгаа тий. За сайн байна уу. Орой цаг гаргаж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тий. Ерөнхийдөө бол жирэмс ийм л юм асуух гэсэн. За жирэмсний одоо эрт үе буюу одоо юу гэдгийг жирэмслэлтэд хэрхэн бэлдэх вэ гэдэг талаас хэдүүлээ яриагаа эхлүүл ямар вэ гэсэн. За би бүр тодруулаад асууч тий. Одоо жишээлбэл эмэгтэй хүн жирэмсэн болох чинь. За эрэгтэй хүн үр тогтоолох гээд явж байна тий. Үрээ цацах гээд байна тий. Тийм учраас одоо бид нэр эрэгтэйчүүд эхлээд ер нь юу анхаарах вэ? Эмэгтэйчүүд юу анхаарах вэ гэдээс эхлэе тий. За ер нь ээж болох гэж байгаа, хүүхэдтэй болох гэж байгаа, нэг шинэ ертөнц бүтээх гэж байгаа улсууд бол хамгийн гол анхаарах зүйл ерөөсөө л эрүүл мэнд юм байна. Хоёулангийнхаа эрүүл мэнд. Тэгэхээр чин зэрэг ерөөсөө хүн амьдралынхаа насан туршид ирээдүйд ээж болно гэдгийг ойлгож эрүүл амьдралын зөв хөшөлтэй бусад одоо ингээд олднууд болон бусад эмгэг одоо ирээдүйд ээж болоход бол нөхөрчүүд нөлөөлөх бусад бүх л эмгэгээс сэргийдэх тэр талын үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгжил ээж тэрнээс одоо дүнхэн өнөөдөр жирэмсэн одоо найз сүгтэй боллоо бид нар одоо ингээд гэрлэхээр боллоо гэж жирэмслэлтэнд одоо ингээд бэлдэж эхэлж байна одоо хүүхдээ хүлээж авах гэж гэж биш. Яагаад бид нарт одоо дунд сургуульд нөхөрчхөн эрүүл мэндийн хичээл орд юм бэ? Яагаад биологийн хичээл орд юм бэ? Энд чинь ерөөсөө л ирээдүйд ээж аав болох биологийн үндсэн мэдлэг юм. Хоёрдугаарт одоо зөв төлөвшүүлж суртахууны хичээл чинь нийгэмд ирээдүйн бэлтгэх энэ үндсэн суурь олж ерөөсөө л ирээдүйд ээж аавыг бэлтгэж эхэлж байгаа. Ийм учраас хүн болгонд эсвэл зайлшгүй одоо дунд сургуулийн хичээлийн зайлшгүй эзэмшигний програм болвол биологи болон физиологийн хичээлүүд дээр нь нөхөрчхөн эрүүл мэндийн хичээл ордог чинь ерөөсөө л ирээдүйд ээж аав болоход энэ талын мэдлэгт одоо ирээдүйн иргэнээ бэлтэж байгаа шинжлэх ухааны үндсэлтэй одоо ингээд өнөөдрийг хүртэл хүн төрлөختөө хөгжөхдөө энэ асуудалд л суурилж ирсэн байхгүй. За эрүүл байхын тулд хүн болгон л эрүүл байна л да мэдээж эрүүл байхыг л хичээж байгаа тий. Одоо жишээлбэл бид нар одоо аав болгож байгаа залуухаа аав нарт одоо гурлаа зөвлөе л дээ. Бид нэрийг өвчин бол хэдэж хизээж тусахыг бодохгүй эрүүл л байна. Гэхдээ одоо жишээлбэл залуучуудын дунд яг ямар өвчин ямар зүйл их түгээмэл байгаа. Одоо чинь вирусын халдварч байд юм уу? Одоо өөр бэлгийн замын халдварч өвчин байд юм уу? Энэ бол одоо чинь эрүүл ураг одоо төлчгöd бол чухал үүрэгтэй зү. Тэгэлгүй яг зөв ярьж байна. Ер нь бол эрүүл байхын тулд хамгийн гол ураг одоо хүүхдэд нөлөөлж байгаа, өөр өөрөлд нөлөөлж байгаа. Жирэмслэлтийн одоо тэр ертөнцид нөлөөлж байгаа зүйлс бол ерөөсөө л ээж аавын тэр хоёр одоо гэр бүлийн эрүүл мэндээс шалтгаалж байгаа. Энэ хамгийн их нөлөөлж байгаа зүйлсүүд бол нэгдүгээр энэ хор зуршлууд. Нөгөө арх, тамхи, нөгөө мансуур зэрэглээ. Одоо энэ ВП хор судлагдаагүй байна тийм ээ. Энэ хүний дандаа амьдралын буруу хор зуршлууд. Хоёрдугаарт амьдралын буруу дэглэмүүд. Нөгөө буруу хоолтой идэх ч юм уу, шиндээ анхаардаггүй байдал ч юм уу. Аль эсвэл одоо нөгөө одоо манайхан чинь яг онцох хөстө цагтаа онтож амарч чаддаггүй. Бараг шөнийн амьдралтай болсон. Энэ болгон чинь хүртэл нөлөөлнө. Тийм үү. Хоёрдугаарт нь халдварууд хамгийн их нөлөөлж байгаа зүйлсүүд бол ялангуяа бүх төрлийн одоо өрөвсөлт эмгийг үүсгэж байгаа халдварууд энэ дотроо именно бэлгийн замын халдварууд. Энэ бол ураг өөр өөрлөлт нөлөөлдөг хамгийн гол халдварууд хамгийн гол шалтгаануудын нэг юм байна. Тийм учраас бэлгийн замын халдварт эмгүүд болон вирусын халдварууд бол өөр өөрөөр хамгийн их нөлөөлдөг зүйлээ. Тэгвэл одоо жишээлбэл бэлгийн замын халдварт өвчин туслаа гэж бодъё. Энэ нэг нь туслаа ямар нэгэн байдлаар. Тэгэхээр туслаа гэж бодох юм бол одоо хоёулаа зүг эмчлүүлэх хэрэгтэй болно гэсэн. Хоёулаа зүг эмчлүүлээд мөн дараа нь хоёулаа зүг чеклүүлнэ. Буюу шалгуулах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Тэр нь яг үнэн. Одоо ингэ манайхан болохоор ингэж идэг нөгөө эмэгтэй хүн ургийг тээж байгаа хэвлэдэд тээж байгаа. Ийм учраас эмэгтэйний эмчлүүлэлт болцсон гэдэг ойлголттой ч юм уу. Эсвэл одоо тийм байдал байлгаад идэг. Ерөөсөө л халдвар ямар нэгэн халдвар өрөвсөлт эмгэг заавал бэлгийн замын халдвар биш. Бас заавал бэлгийн замаар дамждаггүй босод өрөвсөлт өтрийн өрөвсөлт үүсгэдэг олон халдварууд байна л да. Ахын замаар авчдаг ч юм уу тийм байгаа тохиол заавал хоёулаа эмчлүүлнэ. Ерөөсөө хоёулаа эмчил. Эмчилгээнийхээ үр дүн хоёулаа бас шалгуулах хэрэгтэй. Хоёулаа яг зэрэг эмчлүүлэх хэрэгтэй. Тэгжээж л үр хөвгөл нөлөөлнө. Манайхан болохоор эрэгтэйчүүд айгүй хайн хандаад байдаг. Тэр байтугай өргүүдэл гэдэг чинь одоо 50% эмэгтэйчүүдээс 40% эрчүүдээс тэгээд 10% нь дохин хиний хавсарсан шалтгаантай байхад хүртэл манайхан одоо өргүүдэл үүсгэдэл ерөөсөө эмэгтэй хүн л бодоод байдаг. Тийм сэтгэлгээ байдаг. Тийм учраас элчүүд одоо тэр өр хөврөлд нөлөөлж байгаа
жирэмслэлтэнд нөлөөлөх, урагт нөлөөлөх бүх юмд та хоёр яг 50-50% оролцоотой шүү гэдгийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Төрөн та дурдлаа л да одоо чинь ахын замаар жишээлбэл өтрээний үргэлжлэл өвчин гэж ашиг үнэ. Тэр өвчин одоо бэлгийн замаар эрэхтэн хүнд халдах уу? Яг уу ийм зүйлсүүд байгаа юм л да. Өтрээний өрөвсөл эмгэг гэдэг чинь ер нь өтрээний өөрийн орчин байх хэрэгтэй. Өтрээ чи өөрөө өөрөөр цэвэршүүлдэг тийм систем. Жишээлбэл одоо тодорхой хэмжээний хэвийн бичил битэн байх хэрэгтэй. За тэгээ хэвийн бичил битний тоо хэмжээ алдагдаад тэр ахын зам гэдэг чи одоо жишээлбэл эмэгтэйчүүд хэтэрхийг сэргийлж хагаад өөрийнхөө одоо баян өтрээний угаалга хийж чад хэвийн бичил битний өтрeenийхөө тэр микробиоцны зөё тэр орчинг өөрчилждэг. Тэгээ өөрчлөлт ирэхэр чинь нөгөө одоо хэвийн байх бичил битнүүд уу лактобацил хэмжээ буураад ирэхээр нөгөөгийн зэрэгүүд идэвхчээд юм эсвэл ингээд өөр бэлгийн замын халдвар шалтгаантай биш өөр төрлийн өөрчлөлт юм үүсдэг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн тэрийг бас мэдээж нөгөөгийн замын тэр идэвхжиж ирэхээр нөгөө бэлгийн харилцагчаас авчихна. Ихтэй эрэгтэй хүндээ ямар ч шинж тэмдэггүй яваад идэг. Эрэгтэй хүндээ шинж тэмдэггүй яваад болохоор зэрэг нөгөө эрчүүд мань бие зүгээр гэж ойлгоод идэг. Ерөөсөө ямар ч халдвар бай хоёулаа авна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа мөн яа. Хоёулаа мөн эмчлүүлнэ гэсэн үг. Тий, одоо чинь би хамтрагчаа солиод ч боо араар нь тавиад одоо жишээлбэл өвчин аваагүйгээр ахын замаар бол ямар нэгэн өрсөлдлийг бол авах боломжтой байгаа байхгүй тий. Боломжтой. Эмэгтэй ч тийм байна, эрэгтэй ч тийм юм байна. Эрэгтэй хүн ч гэсэн одоо эрэгтний их угаагаад байх юм бол бас тэр байх бичил биет нь бас үгүй болно гэж байх. Яг хоо эрэгтэй хүний хувьд бол ийм байт юм л. Ер нь тэрхийн хайрс энэ гадна юу харьцах тэр асуудал бол харьцангуй нөх өөрийг юу яснаас үүсэхгүй. Тий. Өрсөлд эмгэг үүсээд байх харьцангуй бага. Тэгтэл мэдээж нэг смигма гэдэг эмгэг маань одоо тэрхийн хайрсан доор ингээд баян арчилгаа хийхгүй байхаас үүсэлтээ тэр эмгэг маань хүртэл одоо бүр энэ папиллон вирус уу одоо номоо үзүүний хор тавдрыг үүсгэж байгаа вирусын халдвар авах тэрийг бас удаан хэмжээг одоо тээж явах нэг нөхцөл болж байгаа гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эрэгтэй хүн ерөөсөө бас л өөрийн бэлгийн ариун цэврийн байдал болон бэлгийн ахуйн дэглэм нь ямар ч байсан эмэгтэй хүнийхээ өрсөлдөөн эмгэгт нөлөөлнө. Эрэгтэй хүн чинь ер нь харьцангуйгаар юу гэдэг ч шинж тэмдэг их бага явагддаг ийм онцлогтой. Тэр нь яг хөө тэр нэг анатомийнхаа өөрийнхөө онцлогтой холбоотой. Жишээлбэл одоо өрөвсөл авахтаа ч тэр эмэгтэй хүний одоо шээсний сүв болон одоо шээсний замын одоо жишээлбэл бүр шээсний замаар халдвар авахд эмэгтэй хүний өдрийн өрөвсөлд авахар хамт өрөвс магадлал өндөр байдаг байхгүй. Тэгээ бас нэг шулуун гэж тэр одоо өдрөө шээсний сүв болон хаанаас идэх ойрхон байдаг эмэгтэй хүн чинь тэгээ тэр шээс дамжуулах сувг их богинохон байдаг. Эрэгтэй хүн чинь бол нэг шодоогоо дагаад шээс дамжуулах сувг их урт байдаг. Халдвар авсан ч гэсэн ер нь тэгээд дараа нь өөрөө физиологоор бизнесч байхад халдвар нь тодорхой хэмжээний шинэ халдвар хүртэл угаахтад гарах магадлал хөндөр байдаг гэж байна. Бид нар ямар азтай болсоо тий. Бас нэг бодлын бас азтай хүмүүс шүү. Тэгэхээр өрөвсөлт өвчнөр өвдөх магадлал 90-10% тийм эрсдэлтэй байдаг байхгүй юу? Гэхдээ тэрийгэ барьж одоо юу гэх юм өрөвсөлт өвчнөө авч явангуудаа хамтрагчтай болвол яах нь вэ? Халдвар өгөх магадлалтай. Өөрөө би зүгээр байна гэж ойлгоод байдаг өгөх магадлалтай байдаг юм. Одоо ийм үү? Одоо бид нар залуу ээж хоёр аав ээж болох ч байгаа залуучууд гэж бодъё л да. Тэгэхээр бид нар ургийг бид нар хэдэн 7 хоногтой байхад нь ямар нэгэн ургийн эмэггүй те одоо ямар нэгэн өвчнгүй хүүхэд гэдгийг тодорхойлох боломжтой байгаа Монголд. Одоо ингэчлээ сая молекул биологийн лаборатори байгуулагдчихлаа. Монголд уу? Тий. За. Энэ болохоор зэрэг хүний одоо 46 хоромсон буюу одоо хүн чинь 46 хоромсон одоо осол бүрдэж байгаа хүний бүх хэс. Ганцхан бэлгийн хэс нь 23 байдаг. Тэр бэлгийн хэсийн 23 ээжээс нь 23-аас ааваас аваад ингээд 46 хоромсон бүрдэнэ. Энэ 46 хоромсонын эмгэгийг генийн дараалал, нуклеин хүчлийн дарааллыг бүрэн унших лаборатори Монголд нэгдэд байгуулагдчихлаа. Ямар гоё юм бэ? Тэгэхээр зэрэг одоо удамшлын шалтгаантай буюу хоромсомын эмгэг, удамшлын өвчин, генийн гажиг мутацийг бүрэн уншлах боломж нэгтгэж байгаа. Дэлхийн дэвшилт шинжилгээ ухаан одоо энэ дэвшил одоо Монголд ороод ирчихлээ. Энэ next generation sequencing гэж одоо энэ ерөөсөө л одоо энэ генийн дарааллыг бүрэн унших технологи. Тэр одоо дэлхийд байгуулагдаад 10 жил болж 2016 оноос эхэлсэн. 10 жилийн дараа Монголд нэвтэрч байгаа юм уу? Тийм тэр чинь тэгтэл маш хурдтай байгаа байхгүй юу? Хурдтай гэж үзэх үү? Тийм. За. Тэгэхээр одоо шийдвэл гэр бүл төлөвлөлт бол одоо шийдвэл одоо жирэмсэн бодлоо гэж бодъё. Тэгэх юм бол шууд ихний ээлжин тэр шинжилгээг хамгийн түрүүнд өгөх шаардлага нь бол яах нь вэ? Түүний нэрг байх нь шүү дээ. Тийсний дэлүү юу одоо 2 сар хагасдагаас хойш бүрэн өгөх боломжтой. Энэ дээр нөгөө нэг дэлхийн нийтээр нэг
одоо нэг яваад байгаа өвчин аутизм энэ төр бол онцлогдох. Аутизм яг хэцүү. Босод одоо тэр 21 дугаар хромосом даавны эмгэг юуны 18 дугаар хромосом 13, 18, 21 дугаар хромосом эмгэг бүр онцлогдно. Босод одоо бас төрөлхийн тэр одоо дүлий сонсголгүй хараагүй байх тэр босод гений югаар дамжиж 6 хромосом эмгэг бол бүр онцлж байгаа. Шалтгаалсан эмгэг. Тэгтээ бол бүх хромосомыг онцлно гэсэн үг шүү дээ. 46 хромосомын нэг онцлно. Тэгтээ энэ үндсэн хромосом шалтгаалсан эмгэг бол бүрэн шууд онцлох боломжтой. Тэгэхээр одоо яг өөрийнх нь эдис дотор байх генийн бүх одоо үүдээ хромосомуудын шалгаад ийм байх магадлал өндөртэй юм байна гэдгийг бол бүрэн тодорхойлж боломж байна л гэсэн үг юм тийм дээ. Одоо ээж жирэмсэн байхад одоо ургийн одоо тэр өр хөврөлийн юу цусаар эргэлж идэг. Тэрийг ээжийн цуснаас аваад шууд машиж байгаа. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Одоо хэдэн жил та энэ их барих эмэгтэйчүүд юм бэ? Одоо 30 жил болох гэж. 30 жил ажиллаж байгаа. Танд одоо ингэ зүгээр сүүлийн үед ажиглагдаж байгаа тийм утаач байна уу? Эсвэл бидний хоол хүнсч байна уу? Эсвэл энэ хотын дуу чимээч байна яг нөлөөлөх хүчин зүйлийг би сайн мэдэхгүй байна л да. Сүүлийн үед ер нь ингэдэг илт мэдэгдээд байгаа эмэгтэйчүүдэд одоо илт мэдэгдээд байгаа тэм зүйл юу вэ? Урд нь ерөөсөө нэг анзаарагддаггүй харагддаггүй байсан. Жирэмсэн ээж нарт. Ер нь бол ийм байгаа. Одоо хамгийн их нөлөөлж байгаа зүйлүүд өсөлтгүй жирэмслэлд дотоод төрөлт золболт маш их болчихж байгаа. Тэгээ ер нь өсөлтгүй жирэмслэлт золболтын үндсэн шалтгаан чинь энэ ургийн гажиг юм байна. Тийм ч бас ургийн гажиг маш их болж байгаа байхгүй. Дэлхийд даяар өсөж байгаа юм. Тийм. Ургийн гажиг. Ер нь хүн шалтгаангүйгээр золбож байгаа жирэмслэлт нь өсөлтгүй болж байгаа. Энэний гол шалтгаан чинь ерөөсөө 50% нь ургийн гажигтай холбоотой. Нөгөө үлдсэн 50% нь халдвартай холбоотой байдаг. Тэгэхээр зэрэг энэ ургийн гажиг гэж зүйл бол дэлхийд даяар өсөж байна. Энэ одоо бидний л юутай холбоотой байна уу гэхээр л одоо энэ хүрээлэн байгаа орчин, агаарын бохирдол одоо хөрсний юуны бохирдлууд байна. Тэгэл энэ бидний амьдралын хөвчлийн өөрчлөлтүүд байна тий. Энэ асар их одоо хийм технологийн одоо бид нар чинь эко юм хэрэглэх нь эрс багасчаад байна шүү дээ. Тэгээд энэ одоо ахуйтай хэрэгжилж байгаа энэ одоо угаалгын онцгой мунтгаас авахгүй маш их одоо хими юутай одоо синтетик бүтээгдэхүүнд хэрэгжилж шүү дээ тий. Энэ болгонтой л холбоотой. Хятад хийсэн өсөлтгүй жирэмсийн судалгаагаар бүр хамгийн гол шалтгаан бүр хуунсар савны хэрэглэе гэж гарсан байл шүү дээ. Хоол хүнсэнд хэрэглэх. Ургийн гажиг нь үү? Тэр ч одоо хүний амьд айгүй олон зүйлээр судалж байгаа шүү дээ. Олон маш олон одоо хүнд тэр одоо амьдралын хөвшлэн ямар ингэ ахуйтай юу хэрэгэлдэ хоол хүнсний хэрэглээ нь ямар байд ингээд үдгчил баг бавшээ тэр одоо өсөлтгүй жирэмс болж байгаа бүх хүмүүс хоолндоо пластмас хуунсан материалыг одоо халаах болоод ч юм уу янз бүрийн байдлаар ингээд хэрэгэлдэг байх гэсэн асуудал гарч байгаа учраас тийм дүгнэлт гарч байгаа байхгүй юу. Кейсүр хийн гэдэг чи одоо орсоор кейсүр гэсэн үг үү те? Чирийг л хэлээд байна үү те? Би таныг ингэж сонсон. Ерөөсөө кейсүр хийдэг юм ч гэж сайн ойлгоод байгаа зүг те? Би бол яг нэг яг ингээд их барих эмэгтэйчүүдийн эмч одоо янз бүрийн мэргэжил дотроо эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмчнэр гэж байна. Одоо эмэгтэйчүүдийн одоо даавар өндөгчнөөс гарч байгаа даавар босод системийн одоо энэ гормонуудын хямралыг хэмжилдэг эмч гэсэн. Биений юмны алдагдал хямрал. Жишээл одоо эмэгтэйчүүдийн мэслийн эмчнэр байна. Сторонгийн яхалгаа зөвхөн эмэгтэйчүүдийн хавдар одоо өндөгчний гаралтай үүсгэрүүдийг авдаг. Эмэгтэйчүүдийн яг хавдрын эмчнэр байна. Онкогинекологууд гэдэг хавдартай эмэгтэйчүүдэд одоо үйлчилдэг. Би бол одоо өөрийнхөө ажлах карьерийнхэн баг 95-6% дандаа л төр хөрөөнд ажилласан. Төрөлттэй зурлалцсан жирэмслэлтэй төрөлттэй холбогдсон юм байна. Тийм учраас миний хийдэг ахлах үндэс ахлах эсвэл кейсэр ахлах. Тэгэхээр одоо чи энгийн төрөлт кейсэр төрөлт хоёрын одоо ялгаа мөн тэн дээр одоо хийхдэх одоо за энэ дээр нь бол төрөх хэрэгтэй юм а. Заавал энэ дээр нь одоо энгийн гэдэг одоо кейсэр энгийн төрүүлээ гэдэг. Одоо мунхаг миний ойлгож байгаагаар бол ингээд жоохон гарахгүй савны амсар нээгдчихэл одоо 4 хуруу нээгдчихээ гэх аягүй сайн мэддэг те 4 хуруу нээгдчихэж 5 хуруу нээгдчихэл гарахгүй байдаг. Тэгэхээр л кейсүр хийдэг гэж ойлгоод яг ямар тохиолдолд тэр кейсүр гэдэг юм хийлэгдэв юм бэ? Яг таны ойлголт бол зөв л дөө. Ерөнхийдөө яагаад кейсэр болгож яаж байгаа юм бэ гэхээр их болон ургийн талаас заавал нэг шалтгаан байж хийж байгаа. Тэр хүн төрөх замаараа хөөгдөн төрүүлэх боломжгүй болж ижил кейсэр болгож хийж байгаа. Эхийн талаас олон шалтгаанууд байна. Жишээлбэл их одоо жирэмсний хожим орлогод даралт өндөртэй, хаван ихтэй, төрөлтийг богино хугацаанд яаралтай явуулах шаардлагатай.
өөрөөр хэлбэл төрөлтийг л шийдэхгүй бол тухайн ихийн амь насандаа ил зам тучраад байна шүү дээ. Эсвэл ихийн одоо юу ямар нэгэн арга гүйцэд зүрх судасны эмгэгтэй ч юм уу одоо дүүдүүлэх ямар нэгэн шаард одоо хэцүү төрүүлэх хөгдөн төрөх замаар төрүүлэх гэж байна. Эсвэл одоо ээж одоо намхан жижигхэн одоо тэгээ арцэг багтай. Ийм учраас хүүхдийн хэмжээ арцгийн хэмжээ хоёр тохирохгүй байх. Гэх мэтлэн ийм шалтгаанууд нээжийн талаас. За ургийн талаас гэх чинь ураг буруу байралтай, хөндлөн байралтай ч юм уу эсвэл өцөг төрүүлж ч юм уу. Эсвэл ураг хэд том байх ч юм уу. Эсвэл ихс төрүүлсэн. Ихс бол одоо ингээд ургийг тэжээж байгаа бүхэлд эргэтэн гэж үздэг. Энэ маань одоо төрсний дараа өөрөө салж гарах хэрэгтэй байтал ихс маань одоо төрөх замаа таглаад ихс төрүүлээд ингээд бэхлэгдчихдэг. Ийм шалтгаан ч юм уу. За эсвэл төрөлтийн үйл ажиллагаа чигэд явж байгаа. Тодорхой хэмжээгээр төрөлт чинь эхэллээ. Чигэд бацалт эхлээл омоо үзүү савны амсаар нээгдээд явах хэрэгтэй. Ихтэл чин сэтэгээд дээдэг юм өгөөд төрөх хүчний сулрал үүсчээд нөгөө төрөлт маань явагдаж чаддаг. За тэгээд ийм шалтгааны улмаас олж болно. Төрөлтийн үйл ажиллагааны алдагдал гажуудлаас болоод. Эсвэл ураг бүтчих гээд байдаг. Одоо манай ураг бол маш их хэмжээг болсон хөөгдөд. Тэгэл нэг жоохон ус гараад удаал ингээд юу одоо савны амсаар ингээ ойлголт дээр нээгдэхгүй удах ч юм уу тийм имчилгээ ингэж яхад л ургийн бүтэд үүсчих гэдэг. Энэ чинь нөгөө халдвартай холбоотой, эксийн дотмогшилтой холбоотой ингээд ургийн бүтэлд энэ агаар магаар ялчинтай холбоотой нэг жинвслийн тээлт нэмгээ өгч байгаа учраас ургийн бүтэлд үүсэх гэдэг. Иймэрхүү одоо сүүлийн үед бол одоо нэр ургийн шалтгаантай заалт бол маш их гэсэн. Хоёрдугаар одоо эхний кейсрүүд өөрөө эхний төрөлт маань кейсэр төрчхөр дараагийн хагалгаа заавал кейсэр болж таардаг юм асуудал. Тийм учраас одоо нийт одоо төрөлтийн дотор 35-6% хүрч байна. Тэгэхээр баг 3 эмэгтэй тутмын нэг нь хагалгаагаар төрөлдөг болчиход байна. Одоо би ингэж л ойлгоод байгаа юм л да. Одоо залуу ээж гэж байл та тэ нэг залуу одоо нэг одоо бид нарыг сонсоод сууж байгаа. Тэгэнгүүтээ жирэмсэн бай гэж бодъё. Тэгэнгүүтээ нөгөө хүн чинь бодож шít. Төрөхөд бол маш их хөвдөлт өгдөг учраас би кейсэрээр төрнөө. Одоо бол энэ кейсэрээр төрж байгаа. Би тэр эмчтэй хэлсэн байдаг ч юм уу уулзсан байгаа. Аав ээж уулзаад ярьсан байгаа. Энэ давуу тал уу эсвэл сул тал болж явах уу? Энэ гуравтан дээр. Ер нь бол одоо ерөөсөө Монгол улсад өнөөдөр айлч амарчих газар юу хизээ сандаар орохгүй байна. Үгүй тийм үү. Огт орохгүй сандаар би өөрөө ингээд энийг гэсэр хагалгаар төлөё би үүдэлтэй сайжин гэсэн тийм асуудал байхгүй. Заавал эмнэлгийн заалт гарч иж ээжийн талаас юм уу ургийн талаас эсвэл тэр төрөлтийн үйл ажиллагааны алдагдaltaй холбоотой заалт гарч ижил хагалгаар төрнө. Тэрнээс саналаар ерөөсөө огт төрөхгүй. Ер нь хүн айл болохоор өөрөө төрүүл хамгийн сайн баг. Хүүхдтэй сайн, ээжтэй сайн тийм юм. Одоо бол бид нар төрөлтийн өвдөлт гэдэг асуудлыг бол шийдчихлээ шүү дээ. Үгүй тийм үү? Тий. Одоо эпидурал анестези уу одоо нуруу нугасны мэдээ алдуулт хийгээд одоо манай амарч газар гэх чинь анхан төрөж 50% байна шүү дээ. Хоёр хүн дотмын нэг нь одоо өвдөл намдаалтад төрж байна. Маш өндөр хувьтай байгаа. Анх 1999 онд Монголд нэвтэрсэн манай амарч газар анх нэвтрүүлсэн одоо нэвтрээд одоо 25 6 жил болж байна. Дэлхийд одоо Америк тэр бусад дэлхийн бүх улс оронд 90-с дээш хувь дандаа төрөлтийн өвдөл намдаалтад төрж байна. Нэр тийм юм биш үү те. Тэгэхээр яг зарим хүмүүс бас ингэж идэг л да. Эпидурал гэдэг одоо юу нугас руу ингэж хийгээд хатгаад. За ингэж эпидуралд нь хийм гутаа за өвчин намдаахаа хийгээд ингэчдэг. Тэгэхээр өөр төрөх боломжгүй болчихдээ. Юу гэвэл тэгэхээр нөгөө агшилт маань явахгүй нэг ийм ойлгож байгаа. Энэ дээр та ямар бодлоо? Ер нь яг ингэж чи ингэ доошо төрөх боломжтой юм байна. Өвдөлт бодлож хангалттай байна. Төрөх хүчний судрал үүсээгүй байна. Ураг арцгийн хэмжээ чинь тохирч байна. Тийм улсуудыг л за чи одоо тэдэн цагийн дараа төрнө гэдэг одоо иймэрхүү одоо төрнө. Тэгтээ энд өвдөлт намдаалтай төрөх боломжтой гэж л. Тэгээд тийм улсуудаа л өвдөлт намдаалт хийж байгаа. Бас тэгж явж итэл одоо төрөх хүчний судрал үүсээд эпидурал мэдээ алдуулт хийсэн ч гэсэн ураг бүтчих гэдэг төрөний миний ярьдаг. Хүчил төрөгчийн тутамшлууд ураг одоо яалтчгүй бүтчих гэдэг тиймэрхүү асуудал гарвал яаралтай журмаар эпидурал мэдээ алдуулттай байсан ч гэсэн хагалгаа ордог л доо. Тэгтээ бол ер нь ийм ээж хүнд нэг ийм айдас байдгийг төрөх гэж байгаа хүнд. За миний хүүхэд ямар төрөх болоо эрүүл сарвал төрөх болоо ямар хүүхэд гарах бол гэдэг нэг айдас. Нөгөөх нь би төрөх үед ер нь хэр өвдөх бол ер нь төрөлтийн өвдөл гэж аюултай юм байт юм билээ гэдэг тийм айдас. Энийг чинь хүн төрөлхтөн шийдчихэж байгаа хөөхгүй хоёуланг шийдчихлээ шүү дээ. Одоо өнөөдөр ургийн гажигын ажиллагаа бүрэн хийх боломжтой болчлоо. Хоёрдугаар төрөх үеийн эпидурал мэдээ алдуулт одоо шинжлэх ухаанд нэвтрэн 1984 оноос хойш нэвтрээд одоо 40 гаруй жил болчлоо. Монгол улс нэвтрээд 20 гаруй жил болчлоо.
Тэгвэл цөмөр одоо хийгээл хийчтэй. Хүүхдээ Монголын өрс маш олон болохыг одоо өвдөхгүй болсон юм чинь та нар гэж яриад байгаа юм тийм. Тэгээ эпидурал бас нэг асуулт. Ерөнхийдөө ингээд эпидуралаа хийгээд хийснийхаа дараа одоо нөгөө төрснийхаа дараа хүмүүс тэгдгэлтэй хөвчлэн даалгаваа төрсөн эхчүүд ингэж яриад байдаг. Гэхдээ энэ яг ингээд өвдөд идэх дараа. Дараа нь юу ч ингээд миний нуруу бол яг энээс болж өвддөг болсон гэдэг ийм комплейн байгаад байдаг л да. Та энэ дэр ямар санаа байна? Хүмүүс ерөөсөө тэгээд идэв. Ер нь миний нурууны өвдөлтийн юу болвол энэ эпидурал мэдээ алдуулалттай холбоотой тэгтэн нэр нь төрүүлдэггүй байж энэ төр гэдэг. Одоо кесар хаалганы мэдээ алдуулж 99% нь ерөөсөө спинал мэдээ алдуулалтаар болж байгаа шүү дээ. Нурууны нуусны мэдээ алдуулалтаар. За эпидурал чинь тодорхой хэмжээгээр яг тэр хүн дээрөө нуусны хүн дээрөө гурс тавьчаал эмийн бичиг тодорхой хэмжээгээр нэмээд л байгаа. Тэгээд төрөл дуслаад гурс авчиж байгаа. Ер нь бол эпидурал мэдээ алдуулалтын дараа нурууны өвдөлт үүснэ гэсэн юу бол байдаггүй юм л судалгааны асуудлууд. Яг тодорхой хэмжээгээр тухайн үедээ тэр чинь мэдээ алдуулалт хэсэгэн хугацааны дараа өвдөлт байна. Ер нь бол дараа 2-3 жилийн дараа нуруу өвддөг болдог. Энэ бол ерөөсөй байхгүй. Харин ойрын хугацааны хүндрэл бол байдаг. Одоо хатуу хайлсаар тархины нугасны шингэн гадагшлаад одоо толгой өвдөлт тэр зүйл ус байдаг. Тархины нугасны шингэн жоохон гадагшлаад тэр бол байна. Энэс одоо мэдээж одоо ийм хор нөлөөтэй эпидурал хийлгсэн хүн болгол нуруу өвддөг болт юм бол шинжлэх ухаан руу нэвтрэхгүй шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр яг хүмүүсийн хувьд одоо тийм бодлого яваад тийм тэгээд одоо энээсээ шалтгаалаад бид өвдөд ийна гэдэг ийм асуудал яриад. Тийм яг үнэ. Дахиад нэг асуулт. Ерөнхийдөө түрүүн сайд гэсэн өөрөөрөө төрөхөд буюу одоо төрөх замаараа төрөхөд урагд илүү сайн гэсэн. Та энэний давуу талыг хэлж өгс. Тэгвэл эмэгтэйчүүд нь магадгүй одоо юу гэдгийг тийм ийм зөв ойлголттой болвол ямар одоо юу гэдгийг өөрөөр төрөх нь илүү юм байна гэсэн юм байна. Ураг ерөөсөө өөрийнхөө физиологийн механизмаар төрөх нь хамгийн зөв асуудал байт юм байна. Яагаад гэхээр тэр чинь өөрийнхөө төрөх замаар одоо төрөх зам чинь ясан гэсэг зөөлөн гэсэг хоёр байгаа шүү дээ. Арцгаар дамжаад өөрийнхөө бүх биомеханизмыг хийгээд арцгийн хамгийн өргөн гэсэг рүү хамгийн өргөн гэсгээрээ ингээд толгой чинь дотор эргэлдээд их үе дотор эргэлдээд ингээд гарч. Тэгээ уушгүй маш сайн шахагддаг. Дараа нь ингээд тэлэхэд хамгийн юу вэ? Өөрөө бас ингээд төрөлтийн тэр тодорхой хэмжээний тэр ачаалыг заавал физиологоор авч төрөх нь гинт одоо их хөвлөгөөс гаргахаас илүү байд юм. Одоо дасан зохицох чадвар болон өөрөө амьдралын физиологи зохицолтой. Хоёрдугаар ургийн хүүхдийн хамгийн анхны бичил битэн микрофлор чинь өөрөө өтрийний замаар одоо төрөх замаар дамжиж авах нь хамгийн эрүүл микрофлоржилт. Одоо биоцоно зүүсэх нь зүв байд юм байна. Тэр ер нь бол өөрөөрөө төрөх нь ерөөсөө өөрөө хамгийн луучин вариант болоод дэлхийд даяараа л одоо энэ яаж кесар хаалганы давтамжийг бууруулах уу гэдэг рүү явчихсан. Одоо залуу ээж аав нар одоо бид нар ингээд нэг залуу ээж төрье гэж бодъё л даа. Ер нь нэг төрөх тухай ойлголт те жишээлбэл одоо гидсэнд одоо үр бүлцээд яг хяналтандаа бүрэн манай залуу ээж нар хамрагдаж чадчихэв үү? Наа нөхөстөө шинжилгээ энэ бүгд сайн өгсөн байна уу? Энд дээр эцэл ийм жоохон хайхамжгүй байдал ажиглагдаж байна уу тань? Ер нь бол яг Монгол улсын нөхөн өрчгийн эрүүл мэндийн бодлого гэж байдаг. Одоо жишээ нь Монгол улсын нөхөн өрчгийн эрүүл мэндийн бодлого нь 20-35 насны хооронд 2-3 жилийн зайтай айлбал нэг 2-3-аас 4 хүүхэдтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээд ингээд жирэмсэн боллого ингээд өөрөө жирэмсэнд ингээд бэлтгэх хэрэгтэй. Ингийн тулд одоо ингээд одоо бэлгийн замын халдвар болоо түрүүний яриад байдаг өрсөлдөөн ингээд зайлшгүй бүх шинжилгээнүүдээ өгч явах хэрэгтэй. Ээж эрэгтэйчдэр эмэгтэйчдэр тэгээд өөрийгөө бэлтэн. За хоёрдугаарт нь болохоор жирэмсний халданд 100% хамрагдах хэрэгтэй. Жирэмсэн л бол заавал халданд хамрагдах хэрэгтэй гэдэг. Энэ бодлого бол хэрэгжил яваад байгаа. Гэхдээ манайх одоо жирэмсний хяналтанд хамрагдах хувь бол айгүй өндөр болсон. Манай улс чинь бас эхийн эндэгдлийг бууруулсан жишг 9 орны нэг болсон. Хамгийн өндөр төрөлтэй мянганы хөгжлийн зорилттой хүрсэн хамгийн одоо үлгэр жишээ болж байгаа Азтан тийм үлгэр жишээ болж байгаа улс шүү дээ. Ерөнхийдөө харьцангуй хөгжөд одоо сүүлийн үеийн залуучуудын ухамсар мэдлэг чинь бас өөр болсон. Сайн байгаа. Ашиггүй. Ер нь бол тэр тал юм сайн байгаа. Одоо чинь ер нь бол нөхөн өрчгийн эрүүл мэндийн үндсэн ойлголт мэдлэг тэгээд энэ жирэмслэл төрөлт ирээдүйд өөр хүүхдээ өөрийгөө бэлтгэн гэдэг чинь бусад улс оронд бол маш өндөр хөгжсөн шүү дээ мэдж байгаа шүү дээ бид нар. Эхлээд эдийн засгийн асуудлаа шийддэг хүмүүс чинь би одоо тэгээд би ямар ч үс өндөр боловсролтой болох юм байна. Мэдлэг боловсролтын дараа эдийн засаг боловсролт ингэж гэрүүл болох юм байна гэдэг ойлголт их өндөр. Одоо манайх ч одоо бас тийм одоо ялангуяа гэрлэлт одоо анхан төрөлт
хожуу анхан төрөлд аягүй их болчихлоо шүү дээ. 35-аас дээш насаа төрж байгаа улсууд бол нийт жирэмсийн дотор ижлэх хөв аягүй өндөр болсон. Тийм үү. Гэрлэлтийг хожуу болцсон манайх чинь. Бас тийм болчиход байгаа. Нэг хэсэгт 18 өстой охтууд одоо юу гэдэг нь заа ингээл бүгд их хвчлэн төрж जैन гэр бүл төлөвлөлт муу байна. Салалт одоо юу гэдэг нь те. Айгу ингээд явж ийн гэдэг байсан бол одоо бол илүү хөгжингүү орн гэж би ойлгодог л да. Юу гэхээр хөгжингүү орнуудад юу гэхээр сая таны ярьсан эдийн засгийн асуудлууд шийдэгдээд үүний дараа гэр бүл төлөвлөлтүүдэд явагдаад ирэхээр одоо энэ төрөлтийн асуудлууд жоохон хожим шийдэгдээд идэгэ гэдэг юм асуудууд яригдаад байгаа. Манайх ч одоо нэг хэсэг чинь ер нь бол социализмын үед бол ерөөсөө залуу суугаад багасаа суугаад барайл энэ тийм байсан шүү дээ. За ардчлалын ихний зилүүч гэсэн юм тийм байсан. Тэгэхээр гэр бүл салтнууд аяг өндөр байсан. Одоо сүүлийн чиг хандлага бол бас гэр төлөвлөж жирэмсэн болдоо төлөвлөж гэрэлдэг тийм хандлага руу явчих гэж би бол ойлгоод байгаа юм. Жирэмслийн байдлуудыг хараад байхад. Над шиг хижээл насны ир залуу бүсгүүтэй гэрлээд хүүхдтэй болвол одоо жишээлбэл би юу анхаарах хэвээр. Гэхдээ мэдээж одоо ерөөсөө жирэмсэлд одоо төрөний одоо шинжилгээнүүд бүрэн өгөх ёстой. Жирэмсэн болцсныхан дараа өгөх ёстой тий. Жирэмсэн болсон. Өмнө сайн өгж явах ёстой. Гэхдээ болохоос өмнө одоо тэр бүх жишээлбэл одоо шүү. Настай хүнээс чинь жоохон тийм хүүхд төрүүд идэм шүү. Одоо жишээлбэл янз янзын синдромтой ургийн гажиг ихтэй. Үнэн. Одоо яагаад гэвэл одоо даавны өвчин илэрх магадлал ихийн нас явах тусам магадлал өндөр болоо явчих. Ээжийнх үү аавынх үү ээжийнх ч тэр ялгаагүй. Аавч адилхан. Ер нь бол хүн чинь залуу үед нөхөрч хүн насан чинь хамгийн идэвхтэй өндгөөс ялгарч байгаа. Эрэгтэй хүний сперм ч гэсэн үрийн шингэн ч гэсэн залуу идэвхтэй үед хамгийн их өндөр концентрацтай агуулгадах хэсгийн хэмжээ их. Одоо тэр өөрийнх нь тэр спермийнх нь хөдөлгөөн өтөх одоо тэр юу чадвар хайгуу өндөр байдаг хгүй. Минийх нь өндөр байгаа шүү. Өөр тогтоход хүртэл одоо хамгийн юу нь очиж тогтдог гэж байгаа шүү дээ. Хамгийн идэвхтэй хамгийн сайн. 200 сая эсэж нэг нь очиж тогтохдоо. Гэтэ 50-с дээш насны одоо чинь эрэгтэй чи эмэгтэй хүн бол ер нь жирэмсэн болох одоо тэр нь бол юм таатай зүйл биш байхаа тий. Тэр ер нь юу гэж бодож байна? Ер нь тийм шүү дээ. Ер нь бол хүний нөхөрч хүн эд нас гэж байгаа шүү дээ. Тэр үедээ л хүн төрөх ёстой. Тэгээ Монгол улсын зорилт тийм байсан гэдэг чинь 20-35 насны хооронд ийм байсан гэдэг. Одоо харьцангуй нас уцчлаа. Нийгмийн байдлаас болоод гэрлэлт хойшлчлоо. Тэгтэл одоо ерөөсөө ямар ч байсан 30 таа ч ихсэн 35 таа ч ихсэн залуу насны дээрээ л хүүхдүүд ангарах ёстой. Ойлгож байна чи. Ойлголоо. Ойлгосон чи. Одоо хахад ер нь ялцуулна шүү чи хашаа амчаа тий. Тийм учраас хүмүүс ч одоо залуу эд идэвхтэй үедээ одоо нодууд модууд жишээ ядгалуулчихад байгаа шүү дээ. Тийм байна тий. Энэ үр хөндлөлтийн талаар одоо жишээлбэл энэ манай амарч газрууд дээр энэ үр хөндлөлтийг хийдгүү хийж гин үү? Залуу охтууд ямар аль зэрэг ирж гин. Одоо чинь хизээ нэгэн цагт нөгөө хүүхэд байснаа марцсан тэр хүн л одооны энэ хүүхдүүд үү гэж хэлдэг гэж байгаа шүү дээ. Бидний үед ч тийм зөндөөл байсан тий. Тэгээ одоо ер нь харьцуулахад хүү хамтаа харьцуулахад ямар байна? Ер нь бол үр хөндлөлтийг Монгол улсын юуны дагуу ерөөсөд төвлөрсөн амарч газрууд ор үхийн эмнэлгүүд одоо эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгч байсан дандаа ортой эмнэлгүүд клиник эмнэлгүүд л зөвшөөрдөг. Одоо үүдээ тий. Би нэг яг ч асуусан байх юм бол янз янзын нэг юм намайг жоохон багтлын зулбуулдаг юм гээл зах дээр зараал гэдэг гэсэн сонин дээр ингээл зулбуулах юм зарна энэ тэгээд тэрний хор нөлөө ер нь байдаг л ах та. Байлгүй яг уу. Одоо зулбуулдаг юм чинь баталгаатай юм байна, баталгаагүй юм байна. Тэгээ мэрэгжлийн бус бизнесийн зорилгоор өгч байна, барьж байна. Тэрнтэй холбоотой дутуу зулбуулт явна. Хугацаагаа мэдгүй нөгөө эмээ хэрэглэнэ. Хяналт байхгүй. Хадгалал одоо манайх чинь үр хөндлөлт хийлгэдэг гэдэг эмийн үр хөндлөлт аяг өндөр болсон. Тэр чинь өөрөө эм чинь хор нөлөөтэй идэвш байхгүй. Тэр чинь өөрөө эмээр зулбуулж байгаа шинжлэх ухааны технологи дэвшил. Тэгвэл манайх чинь бизнесийн зорилгоо өөр хүмүүс хувь хүмүүс ямар ч арга ухааны мэдлэггүй улсууд тэгээд тийм улсууд чинь бизнесийн зорилгоо хүмүүс арилжаад нөгөөх нь бас юу ч мэдэхгүй хүн хэрэглээд тэгээд хор хөндрөл насарх байсан байхгүй. Тэр чинь яг өөрийнхөө зарчмынхаа дагаа явах юм бол энэ чинь өөрөө бас эмээр зулбуулж байгаа бас л дэвшил технологи байхгүй. Уулна. Тий. Гэхдээ энэ бол ямар ч нэгэн баталгаагүй юмнууд л их байд байгаа хаа тий. Одоо ч тэр. Тий, ерөөсөө л баталгаагүй бусад улс оронд үйлдвэрлэсэн ялангуяа хятад үйлдвэрлэсэн баталгаагүй юмуд их байдаг байхгүй. Тэрийг авдаг. Хор нөлөө бол аюултай таа. Аюултай үлгүй явах тэр чинь. Амь насаараа хор нөлөөнд тавина шүү дээ. Тэгэхээр залуучуудаа би яг энэ утгаар юу хэлж чинь гэвэл за үр хөндлөлтийг бол одоо жишээлбэл яг одоо мэрэгжлийн эмнэлэгт тийм хийх ёстой, үзүүлэх ёстой, аль болохоор хийхгүй байх хэрэгтэй. Баталгаагүй юм тариаг гар дээрээс, хувь хүнээс, зараас одоо ерөөсө авч хэрэглэж огт болохгүй гэдгийг сануулах гэдэг юм тий.
Ялангуяа таны хэлдэг санаа маш зөв. Ерөөсөө үр хөндлөлт хийлгэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа анхны үеийн жирэмслэлд үр хөндлөлт хийхгүй бол өргүүдийн үндсэн шалтгаан болж байна. Насан туршдаа хөөгдгөө болно гэсэн үг. Насан туршдаа хөөгдгөө. Энгийнээр тайлбарлах юм бол тий. Тэгээ одоо ингээд нөгөө үр хөндлөлт өргөсөлт эмгэгтэй байж үр хөндлөлт хийхээр тэгээд насан турш бас өргөсөлт арахыг өргөсөлт эмгэгтэй болж байна. Хоёрдугаар талаар зэрэг үр хөндлөлтөөр шалтгаалсан одоо тэр умаан салстын эмгэгээс шалтгаалсан тэгээд насан туршийн бас л одоо нөхөрчгөн эргэтэндээ сэв суулгаж байгаа гэсэн үг байхгүй. Үр хөндлөлт бол хамгийн хортой зүйл, хамгийн аюултай зүйл. Дараа нь тухайн хүнийхээ эмгэгтэйг нөхөрчгөн эрүүл мэндэд насан туршид нөлөөлнө, жирэмслэлт нөлөөлнө, төрөлтөнд нөлөөлнө. Төрөлтийн хүндрэлүүд одоо цусаалталтууд, ихсэн эмгэг бэхлэгдэлтүүд, ихс шигдэх, ихс төрүүлэх энэ болгоомж бас л үр хөндлөлттэй холбоотой. Маахад энэ нөгөө их үрсийн эндэгдэл ер нь бол түрүүн та маш буурсан, маш техниктэй сайн орны тэнд байгаа явс гэж хэлсэн дээ. Бууруулж чадсан. Тэгээ 90-ад оноос хойш одоо сүүлийн 30 жилийн дотор эрс бууруулж чадсан. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Инстинкт нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Хүмүүс ингэдэг л нэг юм үнэтэй эмнэлэгт төрөх те тэр тухайн үний сонголттой нөгөө эдийн засгийн өөрийнх нь боломж болцоос гэхдээ ер нь болохоо болвол улсын эмнэлэг рүү явдаг гэдэг юм байдаг те энэ одоо улсын эмнэлэг нь илүү сайн байна гэсэн үг үү эсвэл өөр утга учир байдаг юм уу ер нь аливаа энэ хүчнүүдэд Гэхдээ яг би одоо ингээд интернет эмнэлэг байна 3 гал эмнэлэг байна одоо төрөлтийн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд бас өндөр төлбөртэй ч гэсэн энэ бас эмнэлгүүд ороод би бол баяртай баг. Яагаад гэхээр айлч нийгэмд айлч улс хүрэнд ингээд төвшин үйлчлэгнүүд байдаг л да. Боломжтой улсууд нь тэр газрын хяналтандаа ороод бас ингээд тэр чинь төрх орчин одоо тэгээ юу юм өөр. Тэгээ тийм учраас тэр тусламж авах нь хүний одоо хүн болгон сонгох хэрэгтэй шүү дээ тий. Тэр бол байж болох зүйл юм баг. Тэгээ бас ингээд бас сайн технологиуд оруулж ирээд энэ олон улсад магадлан итгэмжлэгдээд ингээд төрөлтийн тусламжийг авч байгаа бол сайн. Энэ бол болж байна. Ер нь бол төрөгч маш их ачаалттай. Манай улсын эмнэлгүүд чинь бас хөгжил бас бусад дэлхийн бусад улс орнуудаас хөгжил дэвшил дандаа л хоцор бид нар үндсэндээ дэлхийгээс нэг 20-30 жил хоцорч явж байгаа шүү дээ. Нөгөө нэг амар төмөр ор харагдуулаад байсан тэр маань одоо солигдсон уу тэр чигээрэл байгаа юу? Гөөгөө солигдсон. Одоо ахын материалын дэвшиндөө солигдож байгаа тэр гайгүй болж байгаа. Гайгүй. За. Тэгээд энэ би түрүүн тэр генетикийн шинжилгээ орж ирсэн гэж ярьлаа шүү дээ. Молекул биологи. Энд чинь одоо дэлхийд дээр 1 тэрбум хүнд хийгдэж байгаа шинжилгээ байгаа. Энд чинь асар үнэтэй шинжилгээ. Үнэтэй шинжилгээ ч гэсэн ороод ирж байгаа гэдэг чинь л бас 10 жилийн дараа ч гэсэн одоо Монголд ороод ирж байгаа гэдэг чинь аюу том төвшил авахгүй бидний хувьд. Болж шүү дээ. Тэгэхээр хүн одоо хүүхдийн талаар бүрэн мэдээлэл авах боломжтой. Бас тийм үнэтэй ч гэсэн тийм газар Монголд байна гэдэг чинь аюу том баг. Энэ чинь боломжтой улсууд бүгдөө гадагшаа явж өгдөг байсан. Одоо энэ интернетэд энэ төр төрөөд байгаа улсууд чинь ер нь хөвчлэн бас гадагшаа явж төрдөг байсан шүү дээ. Тэг чи Монголд одоо яг Солонгост байгаа юм шиг тэр Сингапурт байгаа юм шиг тэр Тайван Тайланд байгаа юм шиг тийм гоё үйлчлэгийг авч чадчихна гэдэг чинь манад маш том дэвшил байхгүй. Яг хоо энэ хувийн эмнэлэг бас ингээд яг хоо хөндөрлж ирсэн тэр тохиолдолд улсын эмнэлэг ханддаг л та ирдэг. Жишээл хувийн эмнэлэг чинь аливаа эрсдэл гаргахаас их айдаг байхгүй одоо жишээлбэл одоо дутуу хүүхэд ингээд төрүүлээд ингээд гаргана. Тэгээд дутуу хүүхдийг төрүүл дутуу төрөлд ингээд авлаа гэх чинь тэр мэдээж дутуу төрөл чинь одоо яран эндэгдэл одоо өвчлөлийн гол шалтгаан тэр шүү дээ. Их чинь одоо дутуу төрөлд бол бид нар авахгүй. Ягаад гэвэл эмчилгээний зардал өндөртэй. Хоёрдугаар энэ чинь асуудал үүснэ гэдэг тийм юмс бол цутгаад байгаа шүү дээ. Хувийн эмнэлгүүд чинь цаанаа яг энэ одоо нөгөө бас одоо юу гэдэг юм дээ нэр хүнд баталгаа тэрнээс л цутаж байгаа шүү дээ өөрхий. Тэгээ улсын эмнэлэгч бол сайн ч муу ч энийг өөрөх хэвээр хийх хэвээр тий үнцэр өөргөн өөр хандах юм байхгүй юм чинь тэгэл бүх хүндрэлтэй юм л авдаг өөрхий тийм байхгүй. Тэрнээс одоо энэ хувийн эмнэлгүүд чинь бас дандаа л ер нь айлч улс оронд манай хашаа мэдж байгаа тий хувийн хөвчлүүд чинь хамгийн шилдэг технологи хамгийн юм чинь оруулж ирдэг тэр төлбөртэй үнэтэй үйлчлэгийг үзүүлж хамгийн төвшлийг л төрүүлж явдаг. Хувийн хөвчл чинь одоо юуныхаа задагч өндөр хөгжилтэй одоо төрн юу болцсон баян орнууд бол өөр их л дээ. Улсын эмнэлэг одоо юу одоо цэргийн эмнэлгүүд юм уу улсын эмнэлэг бол маш сайн тонголж чадчих шүү дээ. Тэд нар хувьяасаа дутахгүйгээр тонголж чадчих. Тэд нар эрүүл мэндэд зарцуулж байгаа одоо дотоодын нийт төлөвлөнөөс эрүүл мэндэд зарцуулж байгаа одоо төлбөр нь баг 17-18%. Монгол улс 3% зарцуулдаг улс шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ. Тэгэхээр энэ улсын эмнэлэг нь хөгжиж чадахгүй шүү дээ. Тэгээд энэ эрүүл мэндийн салбар чинь тэгэл ингээд үнэхээр
хөрхийн салбар чинь өсч өндий босч чадахгүй шүү. 50 биш. Танаас хамгийн сүүлийн нэг асуулт асууя. Одоо кэсэвэр хийж байгаад одоо яг хэдэн сартай хүүхдэд те одоо хүүхэд одоо авч хамгийн одоо бага жинтэй нь хэд байсан бэ? Хамгийн том одоо нүсэр нь хэдэн килограмм байсан? Яг хөө тэр чинь ер нь бол бас кесар оглог чинь бага жинтэй тасалтай. Одоо ихийн одоо зайлшгүй одоо жирэмслийг ихийн амнасны юугаар жирэмслийг өргөжлөх боломжгүй болоход тийм учраас 4-5 сартай ч таслаа шүү дээ. 5 сартай тэр маалик кесарс чинь юу баг кесар оглог гэж байд. Тэрийг бол хийжгээд ер нь бол амьдртээсэн тохиолдол миний амьдралын практикт бол 900 грамтай өгöd өрөөд яажсэн хамгийн том өгөнд 5 ил 800 өгöd авчихсан. Би хил 300 гэсэн. Тэгэхээр тэр надаас жоохон нөхөр байгаад байдаг юм. Хил 300 төрсөн юм уу? Тэгсэн. Хил 300 6 сартай лөө 7 сартай авсан гэсэн чинь намайг. 5 хил 800. Тий. Гидсэндээ өтөлчөөд гараад ирсэн юм биш үү тэр чинь. Тэр одоо хил 300 дотоод төрсөн гэсэн айгүй юм мундаг одоо нэг айгүй сайн биш тийм. Тэгэхээр яг энэ дэр одоо шийдвэл жим багтаа байх мөн 5 ил 800 гэдэг бол одоо хэтэрхий одоо хит том жилтэй нэрэ. Ганцхан болоод. Тэгэхээр ийм байхын ялгаа нь хэр зэрэг байх вэ ер нь? Ялгаа гэдэг чинь хит том жилтэй өгдөг чинь бас л эмгэг шүү дээ өөрөө. Тий. Ер нь бол жишээлбэл юу гэж байд юм аа? Ялгаа гэдэг яг ямар жишээлбэл жирэмсний өөрийнх нь нас гэж байдаг байхгүй 47 хий хэвлэлд бол ураг одоо 28 хоногтой 1 сар уу 280 хоног 10 сар 40 нийтэл байх хэвээр. Тэгтэл чинь одоо жишээлбэл 34 5 7 хоногтой нөө сахарын чихрийн шижинтэй ээжүүдээс төрж байгаа хит том ургууд оцин солилцооны хямрал бий болсон. Тэгсэн хэрнээ одоо 32 33 7 хоногт 4 хилтэй өгд байна. Гүйцэд одоо 40 нийтэлтэй төрж байгаа хэлнэ 2 хил 800 өгд байна. Жирэмсний нас гэдэг хамгийн чухал чинь их гол биш. Мэдээж бид нар бол нэг юуны жилүүдэд 90-ад оны ихэнх баг хагас үлсгэлэн физиологи үлсгэлэнтэй байсан улсууд шүү дээ. Дэлгүүр дээр чинь ганц нэг лангуун дээр гойм юу хоёр байсан ч гэдэг үлгээ. Тэр үед давс хоёр л байсан. Тэр үед бол ер нь физиологийн хувьд одоо тэр жим багтаа яриа тэр 90-ад оны үед бол их төрдөг байсан байхгүй. Одоо чинь набород хэд их хэрэглээтэй жирэмсэн ээжүүд чинь идэж ууж байгаа нэг замбраагүй хэрэглээтэй бол дандаа том жинтэй яриад ирдэг. Энэ эргээд энэ багын тансаг хэрэглээ одоо энэ амьдралын ийм байдал чинь эргээд юундаа нөлөөлж байгаа байхгүй юу? Жирэмсэлт юундаа нөлөөлөд айгүй их том жинтэй өгдөд одоо хэн хашаа мэдж байгаа Япон, Солонгос эднэр бол ерөөсөө ургийн дунд чи 2 ил 800 шүү дээ. 3 ил 500 өгдөд том жинтэй өгдөг шүү дээ. Одоо манай монголчууд 3 ил 500 3 ил 600 ч дундаж хөвгт болчиход байна шүү дээ. Дандаа 4 ил. Тэгэхээр энэ жирэмсний хяналтанда хоолундаа зөв зохицуулж чадахгүй байна. Хоёрдугаарт нь болохоор нөгөө эрүүл дэглэм баримтлахгүй байна. Энэтэй холбоотой. Хоёрдугаарт хөрхөө Монгол ядуу байна гэдэг олж үнэхээр замбраагүй хэрэглээтэй байхгүй хүнсний. Манайхан ч нэрээ. Жирэмсч өөрөөсөө маруж идмээрээ, нүү идмээрээ, шивга идмээрээ бүгдийг нэхэж иддэг те ер нь. Одоо би бол шийдэл 3 ил 800 төрсөн. Тэгэхээр манай эмээ болохоор намайг ээж одоо жирэмсэн байхад их хөдөлгөд. Банкинг хөдөлгөөнтэй бай одоо гэрээ сайн цэвэрлэл юм аа гээ. За ингээ одоо суугаад нөгөө дасгал одоо юу гэх ингээ шалаа мөлхөж угаач гэдэг юм уу те. Ийм их юмнууд их байсан. Энэ жинд нөлөөлөх үү? Нөлөөлнө. Ер нь бол хүн ерөөсөө л эрүүл хоол, ерөөсөө урагт нөлөөлж байгаа, жинд нөлөөлж байгаа юм чинь энэ жирэмсийн хооллолт нөлөөлж байгаа. Хөдөлгөөний дэглэм нөлөөлж байгаа. Амьдралын хэвшлэн нөлөөлж байгаа. Нөгөө хүмүүсийн хэрэглээ нөлөөлж байгаа. Одоо манайхан чинь ингээл айгүй хөдөлгөөн багтаа. Тэгээл нэг би жирэмсэн гэсэн нэг тансаг хэрэглээтэй. Тэгээл нэг баахан битэм хэрэглээтэй гэдэг сайн ингээд. Тэр чинь ургийн жимэнд айгүй их нөлөөлж байгаа байхгүй. Одоо хашаагийн төрж үлж байгаа үе чинь монгол хүмүүсийн хөдөлгөөн биеийн хүчин одоо ингээд хадгалаад явж айгүй их байсан байхгүй. Одоо чинь биеийн хөдөлгөөн бараг алах болчиход байна шүү дээ. Одоо хүмүүс чинь гар утас оролдог. Тэгээд ингээд явдаг. Бараг автобусаар явах дурггүй алхах дурггүй тийм болоод байна шүү дээ. Энэ болгон чинь нөлөөлж байгаа. Ойлголоо. Жирэмсэн байхад секс ихэд яадаг ч гэдэг юм чи. Ер нь бол жирэмсний эхний 3 сар сүүлийн 3 сар бол 20 тий. Тийм үү. Тэгтэл яадаг ч гэдэг. Ер нь хорих хэвээр юу те. Ерөөсөө цаанаас хорих хэвээр гэж үздэг. Ягаад гэвэл сүүлийн сарууд одоо ус мус гарах ч юм уу тий. Дотоод төрх мөрөхөд нөлөөлнө гэж үздэг. Тэгтэл яадаг ч гэж шүү дээ. За мэдэж авлаа. Эхний 3 сар, сүүлийн 3 сар бол сексийг бол хорих хэвээр юм шиг залуусаа тий. Яадаг ч гүйгээр над чиг тэгж хийж болохооргүй юм байна. Эрсдэл байдаг учраас тэгж хорж байгаа тий. За хашаамч дөөр асуух зүйл юм. Маш их баярлалаа. Бид нар бас жижигхэн ч гэсэндээ бид нар ингээд энэ подкастаараа ямар нэгэн байдлаар хүн бяцхан ч гэсэн мэдээлэл
өгөх ёстой болчиход байгаа. Тэгээд янз янзын гоё сонин мэдээлэлүүд бас мэдэхгүй зүйлээ бид нар бас мэдэж авлаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бид нарыг түрүүн зөв хоолт яриадсан. Энэ нөгөө Амуу гэдэг манай талхчгэр компани ямар нөгөө янз янзын тос транс энэ төр байхгүй зөвхөн шар тосоор хийсэн юм бүтээгдэхүүн байгаа. Эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг дээжиг танд бэлгэлж байгаамаа. Оо за баярлалаа. За. Одоо энэ бүх бүтээгдэхүүн энэ чиглэл рүү явчлаа шүү тий. Дандаа ерөөсөө эрүүл бүтээгдэхүүн. Бүр том хүнс үйлдвэрлэгчид хүртэл дандаа эко бүтээгдэхүүн, эрүүл бүтээгдэхүүн. Яавал хүний эрүүл мэнд нөлөөтэй вэ гэд одоо гой чихэрлэг, тансаг, амттай тэрнээс одоо дэлхийд даяараа татгалзаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр манайх бас гоё хийгээд эхэлчихнэ гэдэг чинь бас гоё болж байгаа. Тийм биш үү? Амуу гэд. За баярлалаа эмчээ цаг цаваа гаргаж одоо жишээ нь бид нэр одоо жишээ нь хүмүүс ингээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бид хэдийг бид дуурайг үзэл ингээд яриа дуусчихж байгаа. Гэхдээ бид нэр ингээд яг юу болж ирж байгааг мэдэхгүй те. Хашаа ан чи ингээд сонгодоор хагалгаатай байж байгаа л эмч маань бас тэнд зөндөө олон аяг ажиллаа хийжээл тэгэл энэ олон бүглэрэл донд наашаа явж ирээл тэгэл ингэж үгүй та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Би одоо сонгодоо өмнөд маш том танилтаа болж байгаа өргөө амарч газар бас нэг сайн танилтаа болоод авлаа те. Гэхдээ бас манай Нямба бас сайн байна. Би бол ингэж бодож байгаа. Энэ эрүүл мэндийн зөв хэвшил дэглэм эрүүл мэндийн зөв ойлголтуудыг одоо энэ ард түмэн аягүй их өгөх хэрэгтэй юм байна. Ялангуяа энэ жирэмсэн ээжүүд төрөлтийн одоо энэ юу улсуудад өгж тухайн хүн чинь өөрөө мэдчихэж мэдлэгтэй хүн чинь аливаа судлаа зөв шийдэж явдаг байхгүй тий. Тэгэхээр зэрэг энэ эрүүл мэндийн үндсээ ойлго одоо энэ яагаад Монголд энэ хавдрын өвчлөл асар их өндөр байна тий. Халдвар төвчний өвчлөл яагаад их өндөр байна. Бэлгийн замын халдвар яагаад ийм өндөр байна. Нөгөө тэмбүү мөмбүү одоо нийгмийн халдвар төвчнүүд сүрийн эдэлс яагаад их өндөр байна гэдэг чинь ерөөсөө эрүүл мэндийн үндсээ ойлголтгүй гагас шалтгаалж байгаа шүү дээ. Тийм учраас ийм ард түмэнд болон хүн олон залуучуудад эрүүл мэндийн үндсэн боловсрол мэдлэг олгохын төлөө бүх шатандаа тэмцэж одоо бүх шатандаа ингэж ойлгуулвал их сайн баг. Тий. Би хоёр ийм царайлаг залуу авчираад хэрэгээр ийм жирэмсэн ээж нарт зориулж ийм зүйл яриулж байгаа байхгүй. Тэгэхээр 2 3 хүүхэн суучаад жирэмсэн юм яриад гэх юм бол нөгөө залуучууд ерөөс тоохгүй шүү дээ. Эмэгтэйчүүдийн яриа л явж ийн гэж ингэ таахгүй. Бид дуурийг бас залуу аав нар бас анхааралтай сонсож үзсэн байх гэж найдаж байна. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Амуу жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Радио Хаус 89.5